За өдрийн за тэргүүндэд ерөнхийлөгчд дэвшиж байгаа анард нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Мэргэжлийн хүн байна. Мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эксперт хүн гэдэг нь бол одоо анкетаас нь харагдаж байна. Би бас одоо хуваараа Сагсан бөмбөгийн сонирхдаг хүний хувьд Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн гэдгээр нь бас сайн мэддэг. За ингээд миний асуултууд нэлээд олон хүнтэй давхартлаа. Тэгээд довч асууя. За хэрэгжүүлэх арга хэмжээний тухай өөрийнхөө анкетанд бичгтээ за инфляцийг Монгол банкны зорилттой төвшөнд хадгална гэсэн байна. За одоо энэ зорилттой төвшин гэдгийг энэ жил одоо хэд байгаад одоо хэд болчихов? Энэ алдсан уу яасан? За 28 он гэхэд инфляц ер нь ямар төвшөнд хүрэх вэ гэдэг ийм зорилт тавьж байгаа бол та тодорхой тоо хэлж өгөөч гэдгийг асуух гэж байна. За үүнийг хийхин тулд ямар бодлого барих, ямар арга хэмжээ энэ тэргуунд авах вэ? Ер нь инфляц бол энэ жил бид нэлээд алдчихлаа гэж харж байгаа. Юмны өн тэнгэр татчлаа. Ядуурл маань одоо газар авж байна. Тэгээ Монгол банкнаас энэтэй холбоотой нэм хатуу бодлого барих хэрэгтэй байгаа. Та энэ бодлогоо хаан талаар товч танилцуулаач гэж хүсэж байна. За мөн гадаадын банк орж ирэх нөхцөл боломж хэр байдаг вэ? Монгол улсад гадаадын банк оруулж ирэх талаар таны хувийн бодлыг бас сонсъё. За миний мэдхээр Японоос лав Sumitomo UFJ гэдэг банк орж ир салбараа байгуулалт нэлээд олон жил болж байгаад ингээ буцаад гараа явсан. Энэ одоо юунаас болсон болоо гэдгийг бас та мэдэх бол хариулж өгөөч. За ялангуяа бид одоо Японоос хөрөнгө оруулалт татах тал дээр бол бас нэлээд та өөрөө Японд ахлах сургууль төгссөн, дээд сургууль төгссөн хүн юм байна. Тэгэхээр энэ тал дээр бас ямар зорилт төвшүүлж байгаа гэдгийг асууя. За мөн одоо бид яг орон сууцны санхүү жилтийн төрөлдсөн банкны тухай хуулийг их хурлаар оруулж ирээд бид одоо яг хэлцээд ингээд явж байна. Тэгэхээр энэ тал дээр энэ төрөлдсөн банк ингэж байгуулах ач холбогдлыг та хэлж өгөөч гэсэн ийм асуулт байна. За анар нэр дэвшиж хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За Монгол банкны хувьд бол инфляцийн энэ жилийн хувьд бол би бас түрүүнд дурдсан 11.1 яг одоо сүүлийн байдлаар бол 11.2% байна. Энээс энэ 11.2-ын одоо 4.4 зөвхөн нэг бүтээгдэхүүн энэ 60 гараад 6.8% нь бол 2-3 бүтээгдэхүүнээс хамааралтай. Тэгэхээр 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр Төв банкны зорилтод одоо суур хүү бол 6 дээр нэмэх хас 2 гэсэн одоо 8 дээдх 8 доотлон 4 гэсэн. Тэгэхээр энэ рейнжид байна гэж бид нар бодлогын одоо хүрээнд бол төсөөлсөн. Яг одоо нийлүүлэлтийн гаралтай энэ инфляцтай холбоотой энэ шокны одоо энэ 4.4 нэмээд өөр бусад бүтээгдэхүүнээ ингээд яг одоо бидний төлөвснөөр ингээд яах юм бол уг нь зорилтод бүлэгт байх боломжууд байсан байна гэж бид нэр үнэлтээс бол харахаар байгаа юм. Гэхдээ яг хуу мэдээж эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал өөрөө ийм байгаа үед бол бид нар бас одоо мөнгөний бодлогоо хатуу бодлогоо бол хэвээр нь үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байгаа. Тэгээд бас одоо 3 дугаар үйлрэл 4 дугаар үйлрэл бас жоохон инфляц жоохон буух болов гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ бидний хувьд бол бас яг одоо шууд хэлэхэд бол эрт байна. Та гадны банк орж ирэх тал дээр асуусан. Гадны банк оруулж ирэх тал дээр бол сүүлийн одоо 1-2 жилийн хугацаанд бол мэдээж энэ эдийн засгийн солонгоруулах байдалтай холбоотой, зээлийн хүүтэй холбоотой, урт хугацааны одоо хөрөнгө оруулалт татахтай холбоотойгоор л ерөн гадны банк оруулж ирэх нь зөв юм а гэсэн хувийн бодол бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр Төв банкны зүгээс ч тэр ер нь хууль эрх зүйн орчин ч гэсэн бид нар бас эргэж харах илүү жоохон нээлттэй болох энэ бодлогыг бол бид нар барих нь бол буруу биш хаа гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо юу гэдэг гадны хөрөнгө оруулалт урт хугацаатай бага хүүтэй хөрөнгө оруулалт орж ирснээрээ мэдээж бусад одоо Монгол улсын бусад хүрэлцэхгүй байгаа бусад секторуудад бол энэ хөрөнгө оруулалт орох бас боломж байгаа болов уу гэсэн хүлээлт байгаа. За тухайн улсын банк орж ирэх үү гэж тодруулж асуусан байна. Японы яг сүүлийн үед бол бид нэр Солонгос ард улсын
2-3 банк ерөнхийдөө санал тавьсан. Түүн дотроос бас нэлийн ажил хэрэг болоод дотоодын банкудтай бас MOU-ийн төвшөнд, санамжлагын төвшөнд зураад явж байгаа айлууд байгаа. Тэгэхээр энэ банкуд маань орж ирснээрээ одоо түрүүнд дурдсан урт хугацаатай бага хүүтэй хөрөнгө оруулалт орж ирэх дээрээс нь бас одоо тухайн өндөр өгцөө улсуудын банк санхүүгийн салбарын одоо бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд бас давхар орж ирэх тийм боломжууд бүрдэх юм байна гэсэн ийм хүлээлтүүд байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр бас Төв банкны зүгээс бол илүү нээлттэй, илүү одоо ийм боломжийг эрэлхийлж бол ажиллаа гэж бодож байна. Баярлалаа. За гүйцэтгэх хариулт төрөлдсөн банк 4. За орон сууцны төрөлдсөн банкны хувьд бол ирэх одоо намрын жуулганд өргөн барихаар хуулийн төсөл өргөн бариад байгаа. Тэгэхээр мэдээж Төв банкны зүгээс бол энэ банкны төрөлдсөн банкны энэ асуудал дээр бол дэмжих байр суурьтай байгаа. 2013 оноос эхлээд ингээд ипотекийн одоо энэ хөтөлбөр Монгол улсад ингээд хэрэгжээд эхлээд явсан. Төв банкны зүгээс бас тодорхой хувийн одоо 18 он хүртэл бол тодорхой хувийн санхүүжилтийг бол энд бол хамт оруулаад явсан. 18 оноос хойш бол энэ ипотекийн одоо хөтөлбөрт бол Төв банкнаас оруулсан мөнгийг дахин орж ирсэн мөнгийг эргэж дахин ингэж оруулах байдлаар бол дахиж бол нэмж бол мөнгө оруулаагүй ингээд явж байгаа. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр зэрэг ер нь яг энэ хөтөлбөрөөс бол Төв банк бол зарчмын хувьд бол гарах нь зүйтэй. Энэ одоо орон зайг бол энэ орон сууцны төрөлдсөн банк